Аймгийнхаа угтах хаалгыг мод тарьж амьд ногоон хаалгатай болъё гэсэн зорилгоор Дэлхийн байгууллага хамгаалах санд гэрээгээр ажилладаг 10 жолооч 10,000 мод олон ясны угтах хаалгын ажиллагааг анх өрнүүлсэн байдаг. Үүнд Ховд аймагт аж төрдөг 13 үндэстэн угсаатан бүр өөрсдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах учиртай. Мөн энэ санаачилгааг дэмжиж хувь хүмүүс аж ахуйн нэгж албан байгууллагууд ч гэсэн нэрэмжит төглөө байгуулад явж байгаа жишээг олон бий. Үүний нэг нь хэлмэгдэхсдийн дурсгалд зориулсан 108 мод бүхий ногоон төгөл байгуулсан буянтай сайхан санаачлага юм. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба хэлмэгдэхсдийн үр хүүхдүүд нэг модыг 3 жилийн хугацаанд арчилж ургуулах зарлалын мөнгийг Төв модод хаалга төрийн бус байгууллагын төлөөллүүдэд энэ үеэр гардуул. Монгол цагаатах ажлыг өдөржин зохион байгуулах комиссоос бидэнд цагаатхлын нөхөх олгор авсан иргэдтэй хамтраад хэлмэгдэхсдийн дурсгал зориулсан ногоон төглийг байгуулаач гэсэн ажлын санал ирсэн. Ингээд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 12 хэлмэгдэж нөхөх олгор авсан 12 иргэнийхээ ар гэр үр хүүхдүүдтэй хамтраад олон ясны угтах хаалганд 108 модтой төглийг хэлмэгдэхсдэд зориулсан ногоон төглийг байгуулахаар ингээд энэхүү 108 модны 3 жилийн услага арчилгааны зардлыг ингээд цуглуулаад та бүхэнд ингээд өгөхөөр өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. За үүний гартал өгье. За баярлалаа. За ажилтнаа амжилт хүсье. Баярлалаа юм ээ. Манай аав ламгүн Ховд аймгийн цэцэг сумаас баригдаж хэлмэгдээд 10 жилийн ял эдэлсэн. Тэгээд нөхөн олгор авч бид нэр Төмөн мод таалгадын ногоон төсөлд оролцож аавынхаа дурсгалыг мөнгөжүүлэх гэж энэ төсөлд орж байгаадаа маш их баяртай байна. Хичнээн мод тарьж байна. Манай аав бид нэр 30 мод тарьж энэс хойш дахиж тарих бодолтой байгаа. Ийм сайхан ногоон төгөлд орж байгаадаа баяртай байна. 2017 онд анхны суулгацаа тарьж байсан бол 5 жилийн хугацаанд 7 км газар тор татаж 4 төрлийн 8200 орчим мод тарьжээ. Үүний 90 гаруй хувь нь ургасан байна. Модыг арчлах хамгаалах тал дээр байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран ажилладаг бөгөөд дуслын усны системээр усалгааны асуудлаа шийдэж. Ингэхдээ 7 хоногт 2 удаагийн усалгаа хийх замаар модоо арчилж ургуулж байгаа нь үр дүнгээ өгч байгааг хэлээ. Энэ том талбайд анх мод тарьж ургуулахдаа хамгийн их айж байсан зүйл маань ус байхгүй. Яаж усныхаа асуудлыг шийдэх вэ гэдэг нь бид бүхний үнэхээр толгойн өвчин болдог байлаа. Тэгээ энэ хүү хугацаанд бичигт 2 удгийг засварлаж энэ талбайд жирэхэд 480 гаруй метр газар 50 турбаагаар усаа татж авчирдаг байгаа. Тэгээ энэс доош 900 гаруй метрийг Израиль технологи буюу туслалын усгааны системээр модоо усалдаг. Усны хөвд ямар ч алдагдaltaгүй. Мод болгон дээр ус хүрдэг. 25 тонны Йонкс суурлаж 25 тонны Йонкс маань нэг удаа устгахад 750-аас 800 орчим модонд ус хүргэдэг. 7 хоногт нэг мод нэг 70 гаруй литр ус хүргэдэг байгаа. Усгүй цөлөрхөх газар усныхаа асуудлыг шийдэж чадсандаа их бахархалтай байна. Энэ хаврал гэхэд 580 м газарт зам дагуу 3 игний уйлаас хайлаас голтбор гэсэн 3 төрлийн 1068 мод тарьсан. Ховд хотоо амьд ногоон угтах хаалгатай болгох зорилттой энэ ажлыг иргэдийн оролцоотой тэдний тус дэмжлэгээр хэрэгжүүлээд явж байгааг санаачлагчид хэлж байна.